Анхаарал тавьсанд баярлалаа. Золоо шоуийг subscribe-аар дэмжээрэй. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Тэгээд Золоо шоугийн ээлж дугаар хүргэж өгөхөд бэлэн болж байна. Өнөөдөр бас нэгэн сонин ярьцлага болно гэдэгт бол итгэлтэй байгаа. Тэгээ өнөөдрийн маань подкастын зочин бол SCC хүний нөөцийн компанийн бизнес хөгжлийн захирал Отхон Эрдэнэ байгаа. Урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Энэ өдрийн минь төргий. За та бүхэн ч гэсэн энэ өдрийн минь төргий. Намайг орц энэ гоё подкастт өрсөнд бас баярлалаа. Ер нь манай үзэгчдэд маш тийм хүртээмжтэй мэдлэгтэй подкаст болно гэдэгт би бол 100% итгэлтэй байгаа. Тэгээд Отхон Эрдэнэс анхны асуултыг ивэл за ямар сургууль төгсөөд тэгээд ер нь өөрийнхөө карьерийнхаа тухай яриад өгөөч. За намайг орц энэ хоёр Отхон Эрдэнэ гэдэг. Одоо миний бие гэх юм бол SCC-д ажиллаад 3-4 жил рүү ерөнхийдөө орж ирж байгаа. 94 онд ерөнхийдөө төрсөн. Тэгээд айлын 6 дахь хүүхдийн хамгийн бага хүүхд Отхон Эрдэнэ гэж ямарчсан мэдлсэн байгаа. Тэгээд миний үндсэн чи мэрэгжил гэх юм бол би MIUG 2017 он сэргэгт эрчим хүчний инженерээр төгссөн. Тэгээд хамгийн анх ерөнхийдөө баг төгсөөгүй байхдаа MI SCC анх манай найз ажилладаг байж байгаа. Тэгээд би нэг олж мэдээд энэ ямарсан ярилцлага өгд үзье. Тэгээд хамгийн анх ярилцлага өгөөд компанийн захирал дээр би өөрөө ярьсан өгөөд энэ компани руу орж ирчихсэн байгаа. Тэгээ яагаад SCC-д ажиллахаар болсон бэ? Тэгээд тий инженер чиглэлээр сурж байгаа мөртлөө яагаад хүний нөөцийн салбар руу орохоор болсон бэ? Энэ тал дээр гэх юм бол хамгийн анх бид яг SCC руу орж ирж байхад ерөнхийдөө хөдөлмөр зүйчлийн байгууллага гэдэг нь л яг өөрөө ерөнхийдөө ер нь сонсч тэгж мэдээлэлүүд авч ирсэн. Тэгээ яг үндсэн чиглэлээс өөрөө маш сайн ерөнхийдөө ойлгодгүй байсан. Хүний нөөцийн бүрдүүлэлтэн дээр ажиллаж өгдөг. Тэгээд ингээд хүмүүс хайгаад компаниудад хэрэгтэй хүмүүс нь ерөөхдөө олж өгдөг тиймэрхүү чиглэлийн мандал гэдэг анх бодож ирсэн. Тэгэд хамгийн эхлээд ямарсан за юмэгэж мэдхгүйс миний ажлын хамгийн анхны гараа байгаа. Манай аав ээж ч гэсэн нэг удаа ярьсан дороо тэнцсэн чи өө болж чи яг энэ газар ороод үзэхгүй юу те. Тэгээд тохойд ч гэсэн сэргийгт эрчим хүчний ажиллах салбарууд маань айгүй цөөхөн. Тэгээд ажиллаа ч гэсэн ерөөхдөө нэлээд багаас нөө техникчнээс ерөөхдөө эхэлж ажиллах тиймэрхүү байсан. Тэгээд би өөрөө ч гэсэн энэ салбарт орж ирээд нэг давуу тал нэг юм бол хүмүүст аягүй харьцах юм байна. Тэгээд ер нь хүний амьдралд хамгийн чухал юм болохоор communication skill, soft skill байна. Communication skill байдаг. Тэгээд миний тэр чадвар ерөөхдөө аягүй тутмаг байсан юм. Тэгээд энэ компанид орж ирээд маш олон салбарын хүмүүстэй тэгээд маш олон левлийн өөр төвчний хүмүүстэй ерөөхдөө аягүй харьцдаг байсан. Тэгээд хамгийн орж ирж байхдаа аягүй хичээхүй хөвгт байсан. Хүний өдөөс ингээ хараад ярьж чаддгүй. Ингээ ярьлаац бүр ингээ хоолоо гарддаг. Тэгээд яг ч ингээ манайхан задгаа устай. Тэг хүмүүстэй өдөрт аягүй хуцаар ярих хэрэг гарна. Ажлаа танилцуулна, компани танилцуулна гэл, ажлын байраа танилцуулна гэл. Тэг би өөрөө нөгөө нэг одоо энэ бусад ажлын байранд жишээ нь хүний нөөц гэж юу хийдیں۔ Одоо барилгын инженер гэж юу хийдیں۔ Тэг яг нарийн юм яг юу хийдیں۔ Тэг ингээд одоо бүр ингээ C-level-ийн түвшний хүмүүс, захирлын түвшний хүмүүстэй харьцах өнөхөд ямар хөстэй юм те. Ингээ тэрийг мэдхгүй ингээд аягүй хаалтдаг байсан. Тэгэд ихний 3 сарын хугацаанд өөрийгөө яг нэг чаленж хийж үзээд аягүй хаалтаад тэгэд ингээд за ер нь гэж хичээхгүй болохгүй. Ядаж энэ газар доктортой нэг жил ажилласан чухал юм байна. Тэгээ манай гэр бүлийн хэсэг энэ надад аягүй тусламж хэмжүүр болж исэн л та. Яг нэг юмд аягүй тууштай бай. Тэгээ битээ ингээд шантарч ингээд цааш ингээд өөрөнгө өшөөсөө харуулаа яваад аягүй сүм болон боломж үйдیں۔ Тэгэд манай хамгийн том ах гэх юм л өөрөө одоо хас банкнд бас аягүй том захирлыгээд явдаг. Тэр хүмүүс болохоор ерөнхийдөө 100% communication дээр харьцдаг юм болохоор надаас тэрийг аягүй гоёор тайлбарлаж өгч байсан. Тэгээд дээрэс нь өөр нэг харсан юм болохоор би яг энэ компанид орж ирээд инженерийн салбарын хүмүүстэр ингээд салбарын хүмүүст төлхөө ингээд харьцсан нэг тутмын хүмүүс нь communication skill өөрөөр хэлэх скиллүүд нэг юм уу байсан юм лээ. Тэгээд би дараа нь за ингээд жил юм 2 жилийн дараа би чинь ажиллаад гараад мэрэгчлэрээ ажиллаа гэхэд айгүй л ингээд яг бусад инженерүүдтэй ижилхэн те ингээ өөр хэлэх чадрууд ерөнхийдөө сайжруулахгүй юм бол ер нь ингээд бас мундаг инженер болох надад аюу хэцүү юм байна. Тийм болохоор ямар ч юм чинь бас дээрэс нь өөр нэг том давуу тал нь гэх юм бол networking skill аягүй сайжруулах хэрэгтэй байна. Одоо Монголд ч гэлтгүү гадаадад ерөнхийдөө ингээ таньдаг хүмүүстэй л ерөнхийдөө явдаг гэдэг юм шүү дээ. За явахтаа биш аягүй олон салбарын мундаг хүмүүсээс өөрсөнтэй нь харилцаад ингээд мэдээллүүд аваад хувийн хөгжил талаас нь ч гэсэн ямар байх вэ те. Тэр таласнаас ерөөдөө сорж бас надаас аягүй хэрэгтэй гэж боддог. Тэгээд түрүүн танаас асуусан яг ажлын гараа гэж эхлүүлсэн дээ гэдэг. Миний бодох юм бол яг миний ажлын гараа 2007 онд эхэлсэн.
Хамгийн их манай аав болохоор өөрөө ерөнхийдөө геолог хүн. Өөр ингээ баг ахалж аягүй хөдөө гадаа явдаг гэсэн болохоор ерөнхийдөө миний зуны амралтаар намаа ингээ шууд хөдөө гадаа авч яваад тэр нэг геологийн ажлын туслах ажилтг ингээ хийж явдаг. Тэрээс тэнцээ ингээ өөрөөсөө ах ихний хүмүүст аягүй холбогдож ажилладаг. Тэр бас дээрээс миний энэ ажлын нэг хэсэгтэй жоохон холбогддог гэх юм уу багаас миний communication skill ерөнхийдөө суулгаж гисэн. Тэгээд тэрний дараагаар би 2012 онд 10 жилээ төгсөөд их сургуульд ордог жилдээ би болохоор юу байсан нэг газар одоо хүмүүс аягүй сайн мэддэг болсон юм шиг одоо Гомбатар гэдэг MCC яг өөрсдийнхний байгуулдаг яг Central Door-ын нэг давхарт байдаг тэр газар би ойролцоогоор 4 жил орчим ажилласан. Тэр бас дараа нь тийм тэр бас дараа нь болохоор миний communication skill аягүй сайн сайжруулж гисэн. Ер нь ингээд хийжсэн ажлууд одоо бодогдохтой аягүй communicator аягүй явж ирсэн. Энэс аягүй нэмэр болсон болов гэж боддог байхгүй. Тэгээд тэр дундор болохоор оюутан солилцоогоор бас 3 сарын хугацаанд Америк руу явж сурч ирсэн. Тэр бас миний англи гадаад хүмүүстэй бас ерөнхийдөө бас би тэр 3 сарын хугацаанд ажилласан л та. Гадаадууд аягүй нээлттэй байт юм байна. Өөрсдөө карьер өсөлтөд яаж явуулдаг вэ гэхээр ингээд дандаа яг өөртөө эхэлж сонсоод тэгээд ингээд туртай юм дээр ингээд одоо их сургуулийн суралцж байгаа хажуугаар ингээд одоо богино хэмжээний онлайн сургалтууд ч юм тэрэнд ингээд яваад өөрийгөө хөгжүүлснээс аягүй чухал шүү гэдгийгс надад хэлжсэн ойлгож өгчээсэн. Тэгээ бас өөр нэг чухал юм болохоор би ингээд өөр амьдралаа 3 сарыг Америкт очиход бүх юм надад 100% гарч байгаа. Ажилласаа явахгүй юм бол одоо мөнгө заалж чадахгүй. Дээрс нь чи нөгөө түрээс гэдэг юм уу бас ингээд баригддаг болохоор бас манай менежмент ч гэсэн багсаас надад нөлөөлсөн л тоо. Тэгээд хамгийн сүүлд 2016 оны 100 гайд хэлмэрчээр ажиллаж байсан. Тэгээд тэрэн дээр болохоор бас яг гэрийнхнээс хол сар гарав. Хоёр аягүй том групп хэмжээний аяллыг офс баян үйлгийн аймгаар өнөхөд явж Монгол орны асуудалгаа гадаадуудад бас тэрийг танилцуулсан л да. Тэгээд тэрэн дээрээс миний хамгийн чухал ойлгосон юм хүмүүс нөгөө нэг юмыг тайлбарлаж ойлгуулж ингээд өөрсөнд нүлтэх нь аягүй чухал юм байна. Тэрийг бас аягүй сурч байна. Тэгээд тэрний дараагаар яг би 2017 оны 10 сарын 1-нд яг SC-д орж ирээд ажилласан байна. Тэгээ одоо SC-д бизнес хөгжлийн захирлаар ажиллаж байгаа. Тийм. Яг SC-д ороод тэгээд жилийн эхний жилээ яг би дуусгачаад тэгээд тэр хугацаанд ингээд ерөнхийдөө бүтрэх үеуд аягүй олон байсан л та. Тэгээд сэргээр хичээгээл харин яг ажлынхаа гол утга учир нь болохоор би хүмүүст аягүй тусалж байгаа юм байна. Тэгээ хүмүүс ингээд ажилд оруулаад дараагийн карьертай нь холбож өгөөд хэрэгтэй мэдээллүүдийг өгөөд ярилцлаганд нь бэлдээд тэгээ хамгийн чухал нь яг тэр хүн ингээд нэг газар шинэ одоо opportunity буюу боломжийг нээж өгөөд тэгээ тэр хүн ингээд тэнцэнэ хамгийн гол ингээд ажиллаад явж байгаа надад буцаад хайр өгч байгаа. Тэгээ тэрэндээ аягүй баяртай байгаад. Тэгээд 18 оны 10 сараас хойш ерөнхийдөө инженерийн баг ахлах гэж томилогдоо. Тэрнээс нэг гайхчих магадгүй тийм. Үнэн нөөцийн байгууллага яагаад ингэ инженерийн баг ахлах гэж явд юу хийх юм бэ гэдэг. Тэн дээр л манай яг одоо рекрутерийн баг буюу борлуулалтын багийн дотор ингээд дүр хэсэг туваагдаад арай жоо нэг имцэгцэнд одоо орж ирж байгаа гэх юм уу. Тэгээд тэр нь болохоор нэг нь инженерийн баг, тэгээд үйл ажиллагаа хариуцсан баг, борлуулалт маркетинг хариуцсан баг. Тэгээд дээрээс нь finance санхүү хариуцсан баг гэдэг ингээд ерөнхийдөө яг салбараар дүр хэсэг туваагаад хариуцуулсантай бол явсан баг. Зөв. Тэр нэг бизнесийн захирал гэдэг хувьд болохоор сая яг энэ сарын 1 сарын 1-ээс ерөнхийдөө эхэлж байгаа. Одоо л бас менежментийн төвшөнд гарч ирж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр 2021 онд бол хүчтэй эхлэлтэй байсан байна. Амжилт хүсье. Нэлээд хүчтэй. Тэгээд нэг нуур энэ удаагийн ингээ подкастт ерөнхийдөө энэ л минийс анхны яг туршлага байгаа. Өмнөөс янз бүрийн подкаст юм газраас ерөнхийдөө ярьсан гэж үзэж байгаагүй. Ярьслаа гэж. Тэгээ experience sharing талаар байгаа гэсэн үг шүү дээ, тий. За бас чамтай бас яг анхны подкаст хийж байгаадаа би бол өөрөө маш баяртай байгаа. Тэгээд хоёулаа Монголын хөдөлмөрийн зах зээлийн тухай ярий. Энэний өмнө би бас нэг хэдэн сонирхолтой фактууд уншия гэж бодож байна. Манай бас сонсогч нарт сонирхолтой байна гэж бодож байна. За ер нь манай Монголын одоо ажилчдын 41% нь бол худалдаа үйлчилгээ мөн бас хөдөө аж ахуйд ажилладаг юм байна. Намайг бас ер нь нэг жоохон тийм гайхшруулсан зүйл гэвэл ер нь дээд сургууль төгсөгчдийн 40% нь ажилгүй байдаг. Тэгээ бас Global Competitive Report гэж байгаа одоо дэлхийн өрсөлдөх чадварын судалгаа репорт. Тэгээд 2019 оны энэ судалгааны дагуу
одоо мэрэгжил бэлтгэх чадвараараа манай Монгол улс 137 орноос бол 100-д жагсдаг юм байна. Харин юуны төгсөгчдийн ур чадвараар бол дэлхийн орнуудаас ер нь 119-т жагсдаг юм байна. За энэ мэдээнүүд бас ер нь нэлээд чухал мэдээ гэж бодож байна. Тэгээд отгон эрдэнэ маань ер нь манай Монголын хөдөлмөрийн зах зээлийг ер нь яаж харж байна. Тэгээд бас энэ мэдээнүүд дээр бас өөрийнхөө үзэл бодлоо хэлвэл бас сонирхолтой байна гэж бодож байна. Тий. За баярлалаа. Тэгэд энэ үед гэх юм бол яг одоо яг өөрөө ч нөгөө хэлж байгаагаар биз төгсөгчдийн 40% ажлын байрг байгаа гэдэг. Тэр нэг хамгийн чухал юм яг миний би бас нэг хэсэг бишээ. Намаг коучинг яг өөрийнх нь бас подкастыг сонсчод энэ дээрээс аягүй товчхон байдлаар аягүй гоё харилж хэлчихлээ. За. Мэргэжил сонгох хамгийн чухал юм болохоор мэргэжил сонголт гэж байдаг. Бид нэр их сургуулаа төгсөөд. Тэгээд тэрэн дээр болохоор яг нэг чухал юм өөрийгөө аягүй сайн сонсох, өөрөө яг юунд туртай бай тий. Тэгвэл нэг би бас одоо ингээд шинээр төгссөн байгаа 10 ингээд шин төгсөгч нартайгаа уулзахад тэрний 6-аас 7 гэх юм бол дандаа ингээд манай аав ээж энэ чиглэлээр яваарай гэсэн ч юм уу тий. Нэгвэл манай аав ээж энэ мэрэгжилтэй болохоор би нэг өөрөө сонирхоод явсан юм аа гэдэг тиймэрхүү байдлаар аягүй хариулдаг. Тэгээд тэрний үлдсэн одоо 2 хүүхэд нь гэх юм бол яг ингээд өөрөө ингээд бага бахта өөрөө нэг яг өөрийнхөө хүсэл сонирхлоор хийжсэн юмтайгаа ингээд холбоод одоо чинь ингээд архитектор ч юм уу архитектурын нийслэл би багтайг зурх тутайсан болохоор ингээд сонирхцсан. Гэхдээ чи ингээд архитектор одоо багтаа зурх туттай байсан юм байна. Тэгээд их сургуульд ороо яг архитектурын нийслэлээр ингээд ороо сонгоод явсан чинь яг таалагдж байна ус чинь нэг нь бол таалагдахгүй юм гэж. Миний бодсноос шал өөр байсан юм байна. Яа гэх юм бол өөрөө сайн судалгаа шинжилгээгээ сайн сонирхоогүй. Гэхдээ энэ миний мэрэгжил одоо энэ ирээдүйд буюу Монголд ерөнхийдөө аягүй хэрэгтэй болохоор ялч гэхдээ цаашдаа бол ерөнхийдөө одоо аягүй сонирхолтой гэж бодож явж байгаа. Тэгэд үлдсэний хүүхэд маань болохоор одоо ингээд яг өөрийнхөө сонирхолтой мэрэгчлэнүүдийг ингээд мэрэгчлэрээ би сонгоцсон байгаа. Тэн дээр чи яг өөрөө сонирхолтой болоход юу гэсэн юм анхаарсан бэ гэж асуухад хамгийн чухал нь би өөрийгөө сонирхсан нэг миний яг өөрийн хоббитэй энэ уялдж байгаа. Тэгээ хоёр талаараа би энэ мэрэгчлэрээ төгссөд би Монгол улсад юу хийж чадах вэ? Биш өөрөө яг би юу хийж чадаад ямар салбарт ороод яг ингээд одоо чинь архитектураар ажиллаад энэ Монгол улсад дутуунууд яг юу баланс салбар бол байгаль хөгжиж явж идэх салбар шүү дээ. Тэгвэл одоо шинээр би ингээ өөр загвар ингээд оруулж ирэх хэрэгтэй байна гэдэг ч юм те. Тэр төлөв юмнуудыг өөрөө аягуулсан судалсан байгаа. Өөрөө аягуулсан сонсцсон байгаа. Тэр хүмүүс аягүй амжилттай байх карьераа бас өөртөө тавьж ийн гэсэн үг байхгүй. Тэгээд тэрнийг өөрөөх нь хэлсэн судалгаа байгаа. Одоо чи хөдөө аж ахуйд бас 50% ерөнхийдөө ажилт юм ингээд. Тэн дээр л яалтчгүй Монголд одоо эрэлттэй байгаа 3 салбарын нэг нь нэгтгэх юм бол ерөнхийдөө майнингийн салбар орж ирж байгаа. Хөдөө аж ахуй уулуурхай. Тэгээд хоёр талаараа бизнесийн салбар. Тэгээд гуравт аягүй хамгийн хүчтэй орж ирж байгаа IT-ийн салбарууд одоо бүр ингээд аяг нэлээд эрчимтэй орж ирж байгаа. Тийм. Тэгээд өнөөгийн Монголын хөдөлмөрийн зах зээл дээр бас аашлаа. Зүгээр. Хөдөлмөрийн зах зээлийн хувьд гэх юм бол одоо яг манай байгууллага дээр нийт гэрээ контракттай хамтарч ажилладаг юм бол 180 гаруй байгууллага байгаа. Тэн дээрс ч гэсэн яг харахад ер нь бараг 50-аас 70% нь бол уулуурхай салбарууд, уулуурхай тусан гүйцэтгэх салбарууд байгаа. Тэгээд ерөнхий бас нэг ажлын захиалгуудыг яг нийцнэрх юм бол одоо яг одоогийн байдлаар манайх дээр нийлтэй ажлын байр юм бол 50-60 гаруй ажлын байр байгаа. Гэтэ энэ нь болохоор ерөнхийдөө аягүй одоо яг нэг манай салбарын хөтөлбөр аягүй даун үе. Гэтэ одоо ингээд энэ хавар гэхэд аягүй өчмтэй хамгийн оргил үеийнх нь 100-аас 120 гаруй ажлын байр ерөнхийдөө ингээд өчмтэй орж ирэл ингээд явж ийд. Тэгээд тэр дундаас гэх юм бол их 30-аас 40% надад C-level юм буюу удирдлагын түвшний ажлын байрнууд. Тэгээд үлдсэн яг менежерийн буюу mid-level түвшний ажлын байрнууд болохоор бас яг нэг 50-60 орчим ажлын байр. Тэгээд тэрний бусд нь болохоор дандаа яг back staff нэг office roots ч юм уу туслах тиймэрхүү ажлын байрнууд юм гэдэг хвчлэн гарч ирдэг баг. Тэгээд бас өөр нэг статистик талаас нь харах юм бол нийт 180 гаруй биш 120 гаруй хамгийн ихтэй ажлын байрны тэрний бол зоолттой яг 50-аас дээш юу дандаа яг инженерийн чиглэлийн ажлын байрнууд ерөнхийдөө байгаа юм шиг. Тэгээд сүүлд яг
Тэгээд бидний хувьд гэх юм бол одоо яг тэр шинээр төгсөж байгаа хүүхдүүд буюу одоо ингээд шинээр төгсөж байгаа ч гэсэн ажлынгаараа эхэлсэн байгаа хамгийн чухал ур чадруудын нэг нь болохоор яг тэр нэг англи хэлний скиллийг ерөнхийдөө аягүй сайн харж байгаа. Тэгээд бид нар ч гэсэн нэг хөлбөмбөгийн зах зээл дээр яг хамгийн гол нь болохоор тэднийг одоо шинээр төгсөж байгаа хүүхдүүд болон ингээд ажлынгаараа эхэлсэн эхлээд нэг 2-3 жил болж байгаа хүмүүс тэднийг аягүй нэг чухал зүйлснээс тайлбарлаж хийж өгч байгаа. Англи чадвар тэгээд мэдээж soft skill доо communication skill аягүй сайн байх шаардлагатай байгаа юм л. Бүх салбарт инженеринг ч байсан гэсэн уул уурхайн салбарч, бизнесийн салбарч гэсэн тэгээд IT-ийн салбарч юм дээ тэд бүгд. Тэгээд яг компани талаар бас нэр нэг товчхон танилцуулсан зөвөрхийн талаар манайхаа яг нөгөө сайн хүмүүсээ ойлгохгүй байгаа гэж магадгүй тийм. Яг зөвхөн хөдөлмөр зуучлалын байгууллага маяг бодож иж магадгүй. Яг манай SSC-ийн хувьд гэх юм бол яг Амар санаа гэдэг хүн хамгийн 2010 онд Монголд яг үйл ажиллагаа нээсэн байна. Тэгээд хамгийн анх яг үйл ажиллагааны чиглэл нь болохоор яг recruiting биш, outsourcing буюу гэрээт ажилд нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа хийсэн юм. Тэгээ манай захирал маань өөрөө ингээд ерөнхийдөө ингээд хоёр хүнтэй энэ компани эхлүүлээд тэгээ хоёулахнаа сууж байгаад нэг уулуурхайн салбарт ойролцоогоо 200-300 орчим хүн нэг удирдлагын дотор ингэж хүн олт нэг гэрээт ажилд нийлүүлж өгöd. Тэгээ манай манай компани амжилттай яваад 2014 оноос яг рекрутинг үйлчилгээ орж рекрутинг үйлчилгээ нь яг юу вэ гэхээр одоо тус компани яг ингээд яг шаардлагатай байгаа нэг key хүмүүсээ айлах ч юм уу те хед танд хэлгэх. Тэгээд дээрэс нь өөр яаралтай байгаа ажлууд дээр бас нөгөө Монголын зах зээл дээр болохгүй л гэдэг гаднаас те гадаадын том сургуулиуд төгссөн байгаа ажил хөдөлгч бид нэг холбогдоод тэд ингээд ажлын байранд дараагийн карьерт нэрвэхтэй холбож өгдөг гэх юм уу. Тийм. Тэгээ манай компани өөр нэг давуу тал гэх юм бол ISO 9000 стандарт хэрэгжүүлсэн хамгийн анхны хүний нөөцийн компани гэж явдаг. Тэрнийг яадаг вэ гэхээр бидний болгоно хувь хүн болон харилцаж байгуулахын мэдээллийг бид нөр өөрсдөө нөхцөлөөс нь цаасан задлахгүй гэсэн үг байхгүй. Одоо зөвхөн ингээд нэг жишээ авлаа гэхэд та одоо ингээд манайхаар дамжиж байгаа нэг ажил хөдөлгч. Тэгээ тэгмэд би одоо ингээд өөртөө чи холбогдоод өөрийн чинь талаар ингээд өөртөө чи холбогдлолтой бүх мэдээллүүдийг би аваад тэгээд тэрийг зөвхөн яг шаардлагатай байгаа нэг өөртөө нь зохицох ажлын байрыг танилцуулаад тэгээд өөрийн чинь зөвхөн зөвшөөрлөг авсны дараа яг ингээд тэр компаниар өөрч материалыг цааш нь өргөдөг гэсэн үг байхгүй. Тийм ба. Тэгээд намайг яг хамгийн анхны компанид 2017 онд орж ирвэл манай рекрутингийн баг хамгийн ер нь манай компани нийтдээ нэг 12 хүнтэй байсан. Тэгээд Шангрилагийн 9 давхарт нэг 80 м квадрат офстай. Энэ задгаа офстай. Тэгээд бүгд ингээд зэрэгцээд суугаад ингээд уцаар яриад жоо операторын чиглэлийн ч юм уу тиймэрхүү юу компани шинэдэ санагддаг гэсэн. Тэгээд ихтэй тухайн үед манайх нэг 50-аас 70 яг харилцагч байгууллагуудтай. Тэднээс ингээд тогтмол ажлын байр аваад бид нэр яг тэгж хамтарч ажилладаг байсан. Тэгээд сүүлд 2019 оны 2 сараас бид нэр Японд салбараа нээсэн байна. Японд салбараа нээхдээ хам Tech Giants буюу айгуу том компани IT-ийн ч гэсэн IT тэгээд дээрс нь satellite буюу нэг сансрын одоо нэг хэмэл дагуул үйлдвэрлэдэг компанитай. Тэгээд дээрс нь Amazon зэргийн компанитай хамтраад одоо яг амжилттай ажиллаж явж байгаа л да. Тэгээд яг одоогийн байдлаар гэх юм бол манай компани дотоод нийт ажилт нь 41 хүн ажилтнтай болсон байгаа. Тэгээд дээрс манайх өөрсдийн шинэ офстой болсон. Шинэ share офстой. Тэгээд манай офсын одоогийн байдлаар 300 м квадрат. Өөртөө бас дотроо share офстой болсон байгаа. Тэр офстой бас яг нэг стартап нөгөө нэг үйл ажиллагаа эхлүүлж байгаа компаниас одоо маах тэр нэг ширлээд сууж ажиллаа болтгоо гэсэн үг. Тэгээд яг манай компани нийт 41 ажилтны болохоор 15-аас 17 он яг борлуулалтын баг юм уу recruiting дээрээс нь аутсорсинг буюу гэрээт ажил нийлдэг салбарын яг нийлээд энэ ажиллаж байгаа. Тэгээд дээрээс нь яг тэрний 8-аас 10 болохоор Японы багийнхан энэчнээс нь remote байдлаар ажилладаг. Тэгээд Японд бас мэдээж бас нөгөө нэг манай одоо тэр Амар санаа захирал болон Дани гэж шинэ партнер тэр хүмүүс болохоор Японы үйл ажиллагааны бүрийн удирдах авч явж байгаа. Тэгээд манай компаниас яг бас нэг өөрөө байдаг. Тэр нь болохоор яг зөв ажлын байранд гэсэн үүрэгтэй бид нэр ажиллаж байгаа. Тийм. Тэгээд тэр нэг одоо учир нь яг юу вэ гэх юм бол бид нар одоо ямар нэг хүнийг ингээд дараагийн карьертай ингээд амжилттай холбоод хамгийн гол нь тэр хүн happy байх юм бол биднес тэргүүлээд бас өөрөө өгж өгдөг нэг тийм cycle маягийн юм чинь яваад байдаг байхгүй. Тэгэд манай компаниас яг нийт үйлчлэх гэх юм бол одоо 7 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг яг одоогийн байдлаар. Тэгээд тэнцэн болохоор яг нэг recruiting. Тэгээд дараа нь болохоор outsourcing буюу нэг гэрээт ажилд нийлүүлэх. Тэгээд нэг business outsourcing. Тэгээд HR consulting. Тэгээд
customer service audit гэж бас нэг үйл ажиллагаа байна. Тэгээд энэ үйл ажиллагаа customer service audit бол IT outsourcing гэсэн хоёр. Энэ хоёрын бодлого бол өнгөрсөн жилээсээ гаргаж ирээ бид яг үйл ажиллагаа эхлүүлэх явдсан чинь корона гараад ирсэн. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор outplacement буюу одоо ингээд урт олон богино хугацааны төслүүд дээр ингээд төслүүд дээр ажиллаад амжилттай ажиллаад дуусгаад яг дараагийн процесснуудаа яах вэ гэдэг тал дээр биднээс хамтарч ажилладаг. Ийм яг 7 чиглэл үйл ажиллагаа маань явуулж байгаа. Тэгээ компани бас яг цаашдын зорилго гэх юм бол Азийн бас ер нь бас өөр том яг метрополитен хотууд дээр салбараа нэг тиймэрхүү төлөвлөгөөтэй байгаа. За энэ мэдээний уучлаарай. Энэ мэдээний дагуу бас нэг мэдээ хэлье. Minds and Mind гэдэг Дэлхийн банкны судалгаа байсан. 2020 оны 9 сард гаргасан. Тэгээд энэ репортын дагуу Монголын компаниудын 90% нь бол яг дотоодын зах зээл дээр анхаардаг. Харин танаа SCC бол бас гадаадын зах зээл рүү тэлэх зорилготой цөөхөн компаниудын нэг гэж хэлж болно. За тэгээ чиний яг ингээд карьерийг ингээ харангуут нь ер нь бол тэг гэр бүлийн гишүүдийн зөвлөгөө жишээ нь Хас банкд ажиллаж байгаа ах мөн бас яг хүнтэй харилцах чадварын дадлага хийсэн байна. Тэр гомин мастер гайд мөн бас геологийн багтай хамт ажиллах. Яс манай подкастын бас зорилго нь юу гэвэл яг тийм зөвлөгөө өгөх одоо тийм боломжгүй хүүхдүүдэд бас ингээд хойлоо ингээ ярилцаад зөвлөгөө өгж байгаа болохоор ер нь чиний хувьд ер нь карьер төлөвлөхөд дадлага ер нь хэр чухал байдаг вэ? Дадлага хийх. Яг миний түрүүний хэлсэнчлэн шин төгсөгч хүүхдүүд яг өөрсдөө ажлын өөрийгөө сонсоод өөрсдөө сонирхсан хоббинууд байгаа мэргэжлээ сонгоод ингээ цаашаа ажиллаж явлаа гэхэд тэд нар мэдээж яг нэг оюутан байх хугацаанд яг мэргэжлийн чиглэлээр дадлагыг нэмэхэд аягүй чухал. Тэгэд яагаад тийм бэ гэхээр нэг тугаас яг нэг яг өөрийнхөө сонирхож байгаа салбар руу одоо жишээ нь архитектор хүүхдүүд түрүүний яг бол авсан чинь бас архитектор хүүхдүүд яг тэр архитектурын чиглэлийн компанид орж ирээд яг юу сурах вэ те. Тэгээд дээрээс нь тэр чинь яг дадлага хийж байгаа хугацаанд яг ингээд юу би ерөнхийдөө юу их хэвээр яг миний мэргэжлийг яг үндсэн гол нь яг юу юм гэдгийг аягүй сайн ойлгож авдаг. Ажлаас яг зарим нэг яг одоо ингээд ажлын гараа эхэлсэн байгаа хүүхдүүд ч гэсэн өөрсдөө аягүй их ярьж хэлдэг л дээ. Тэр ямар ч гэсэн дадлага бол ерөнхийдөө хийжсэн зүгээр. Тэгээд бас яг өөрийнхөө карьертэй уялдаагаар дадлага хийхдээ зүгээр нэг компанид ороод дадлага хийх биш те. Одоо дадлага хийж байгаа компаниас аягүйсан судлах нь чухал. Тэгээд ялхан орч хүмүүс ч гэсэн ерөнхийдөө карьерээс сурч хүмүүс би нэг аягүй их зөвлөдөг л дөө. Шууд дадлага хийн дээрээс нь ажлаа солино гэдэг чинь ямар ч хамаагүй ажлын зараараа шууд өнгөлөгчөөл анкет өгөөд ч юм уу те. Тэгээд цаанаас нь байгаа нөгөө нэг компани болоос тавьсан ингээд дадлагын хүүхдүүд дээр ч тэр ажлын байран дээр ч гэсэн ингээд шаардлагууд гэж байдаг. Тавигдсан шаардлагууд тэднэртэй сайн танилцаад өөрөө компани аягүйсан research судалгаа хийх хэдэн онд үүсгэсэн ямар хүмүүс яг үйл ажиллагааг нь авч явдаг тийм. Тэгээд дээрээс нь ингээд яг энэ компани яг цаашдын зорилго нь яг юу хаашаа чиглэж байгаа. Тэгээд дээрээс нь яг надад энэ компани яг юу өгч чадхаар байна. Тэр зэрэг юмнуудыг бүгдийг өөрөөсөө судлаад тэгээд яг очиод бичлээ уулзаад яг ямар хүмүүст хамтарч ажиллах боломжтой бол тэр хүмүүст бүгднтэй нь уулзалт. Тийг санхум ер нь бол дадлага их нь бол маш чухал гэж ямарсан байсан. Чинээс тэгж харсан үйлчлэлтэй. Би бас өөрөө яг 2014 онд их сургуулаа Германд бизнесийн удирдлагаар их сургуулаа төгсөе. Тэгээд яг 2010 онд жишээ нь би нас нэг 3 сар яг бизнес чиглэлээр Монголд дадлага хийжсэн. Мөн бас Германда бас санхүү чиглэлээр ер нь дадлага хийжсэн. Тэгээд яг миний бас юу хэлэх гээд байгаа зүйл гэвэл яг манай сонсогч нар маань хэрвээ их сургуульд ер нь 4 жил сурна. Тэр 4 жил сурж байгаа юм бол ер нь бол 400 байна гэсэн үг. Тийм болохоор 100 амрахын зугаалаад амрахын оронд бас цаг алдалгүй дадлага хийгээд тэгээд илүү давуу талтай болно гэдгийг л анхааруулмаар байна. Тэгээ бас дээрэс нь яг өөрөө чинь хэлж байгаагаар нэгдүгээр курс чим хоёрдугаар курстээ орсон зундаач ер нь цаг алдалгүй дадлага хийсэн ч гэсэн ямар нэг өөр газар ингээд ажил хийсэн ч гэсэн их нэг хүмүүстэй аягуулсан танилцж авдаг.
Дээрээс нөгөө хүнтэй харилцах чадвар маш сайн болж чадна. Дээрээс нь хамгийн гол нь баг хамт олон гэдэг үгсээ аюулсан. Эцэг авчт юм болоо гэж бодоо. Тэгээд зарим нэг бас нөгөө нэг тиймэрхүү оюутнууд ч ихсэн байдаг. Одоо нэгдүгээр курсээ төгсөөл яг өөрөөх нь хэлж байгаа нэг ихний зундаа дадлага хийж байгаа. Тэгээд дараа нь тэнцэнэ бор ингээд part time ажиллах юм уу болоод тий. Тэгээд ингээд сурч байгаа хажуугаар ингээд дадлагыг явуулсан. Өөрсөнд нь бас аюу хэрэгцээ тэгж ярьд юм л. Тийм нөгөө нэг байгууллагын дадлага үйлдвэрлэлийн дадлага гэж ярьдаг шүү дээ тий. Бид нар яалч өөрсдөө бичлээ ороод тэгээд дээрс нь хажуунаас яг нөгөө сургууль дээр өгж байгаа мэдлэг нь болохоор дандаа яг боловсролын талаас нь л яаж өгдөг тий тайлбарлаж хэлж өгдөг. Тэрийг болохоор ямар ч зүйл байгууллага үйлдвэрлэлийн дадлага дээр бас өөрөө хэрэгжүүлээд авцсан намайг үр дүнтэй юм болоо гэж бас тэгж сардаг. Тэгэхээр яг ингээд одоо зүгээр товчхон ингээд ярих юм бол ер нь бол 10 жилд байгаа хүүхдүүд амун бас одоо их сургууль сурж байгаа хүүхдүүд бол юун дээр анхаарах хэрэгтэй гэвэл нэгдүгээрт англи хэлээ сур, хоёрдугаарт харилцааны чадвар дээр анхаар амун бас дадлага хий. 3 зүйл юм байна. Аха. Танаа байгууллага руу ер нь бол хэр одоо хуу хүмүүс хэр их ханддаг бай ингээ ажил хайж байгаа хүмүүс. Манай байгууллага руу ерөнхийдөө одоогийн байдлаар 40 гаруй ажиллах хоригч бүртгэлтэй байдаг. Тийм. Тэгээд дээрэс нь Монголд ерөнхийдөө аягүй сайн танигдсан байгаа. Тэгээд ажил ерөнхийдөө хайж байгаа бас нэлээд одоогийн байдлаар зөвхөн энэ сарын хугацаанд сар эхлэхэд одоогийн байдлаар 200 гаруй юм ерөнхийдөө тэгээд шинээр холбогдсон байна гэж хэлж болох юм уу? Тэгээ бидний бас яг нэг яаж төлөвлөж байгаа бол гадаадд сурч байгаа аюул сайн боловсон хүчнийг бас Монголд оруулж ирэхийг ерөнхийдөө зорж байгаа. Тэгээ яагаад гэх юм бол бас яг нөгөө Монголын зах зээл яг тэгж нөгөө нэг салбар яг чиглэл салбарынхаа дагуу бэлтгэгдсэн хүмүүс мэдээж маш ховор яг нөгөө түрүүний өөрөөр хэлсэн нөгөө статистик судалгаа байгаа шүү дээ. Тэрний дагуу маш ховор байдаг. Тэгээ дээрээс нь гадааддаа ч гэсэн одоо ч нэг Японд манх салбараа нээсэн. Тэгээ тэрнээс яг нэг харилцагч компаниудаас авч байгаа судалгаан дээрээс хэлж илээ л дээ. Японд одоо энэ жилийн сүүлээр гэхэд 800 гаруй оюутан 800 IT-ийн чиглэлийн хүмүүсийг дотоодоос гадаадаас авах тиймэрхүү төлөвлөгөө боловсруулж байгаа. Тэгээ тэр төлөвлөгөөнүүдээс яг тэр IT-ийн сайн хүмүүсийг хаанаас авах вэ гэсэн чинь нэгт нь Монгол орж ирж ирсэн. Хоёрт нь Монгол, гуравт нь Индик ч юм уу тийм. Тиймэрхүү төлөвлөгөөнтэй бүр ингээ өөрсдөө аль хэдийн гараад ингээ бэлтгэсэн байна л. Тэгэд манай компанийн хувьд ч гэсэн одоо ингээ бусад компаниудаас жишээ аваад яг ингээд асуухад гадаадаас орж ирсэн шин төгсөгч хүүхдүүд, энэ шин төгсөгч дээр одоо зөв хоёлоо жишээ авч ярихад ажлын байран дээр шин төгсөгч хүүхдүүдийг гадаад төгсөгчтэй хамбал айгуу дуртай байдаг. Тэгээ дотооддоо ч гэсэн гэхдээ ингэж нөгөө нэг хилээ сайн сурцсан. Ядч нэг soft skill айгуу сайтай хүүхдүүд хандлагын хүмүүс айгуу харж авдаг. Тийм. Тэгээд нөгөө нэг талаас бас нэг одоо нөгөө дотооддоо байгаа одоо Монголын одоор нэг манайхад нэг 180 гаруй 200 гаруй гэдэг компани бүртгэлтэй хамтарч ажилладаг гэсэн ба. Тэгээд тэднээс бас ингээд судалгаа өөрсдөөс ингээд санал асуулах асуухаар овцорсон үйлчлэгийг манай тэр үйлчлэгийг аягүй их дэмжиж явж байгаа л да. Тэрнийг яадаг вэ гэхээр компани болгон мэдээж нэг тодорхой хэмжээний менежментийн баг гэж байдаг. Тэр багаа үлдээгээд бусад одоо тэр багийн гишүүдийг болохоор аутсорсинг буюу гэрээт ажилтан маягаар ингээд манахаас ингэж одоо авдаг ч юм уу тийм. Тэр үйлчлэгийг өөрөөр айгүй сонирхоо тэр үйлчлэг айгүй одоо итгэвчж эхэлж байгаа. Урт болон богино хугацааны төсөлтөө дээрээс нөгөө удаан хугацааны ажиллах хүмүүс ч гэсэн ерөнхийдөө айгүй одоо тэгж авдаг. Одоо хамгийн наацхан чих юм бол ойдлох юм уу? Ойдлох одоо өөрийнхөө менежментийн багтаа байгаа гэсэн 250 гаруй туслан гүйцэтгэх компани. Туслан гүйцэтгэх компаниас яг өөрсдийн үндсэн ажилтнаа айгүй цөөхөн байдаг. Тэгээд манайхаар л гэхэд одоо ойдлого дээр ажиллаж байгаа 300 400 гаруй ажилтан байдаг. Тийм. Тэгэд яг аутсорсинг гэрээт ажилтан гэдэг нөгөө бас нэг гайхчихж магадгүй. Бид нар өөрсдөө л нэг одоо яг тэр HR-тай холбоотой бичиг цайлан тавих тий. Тиймэрхүү үйл ажиллагаанд бүгдийг бид нар өөрсдөө ингэж хариуцж хийдэг гэсэн үг байна. Тэгээд зөвхөн тухайн компанид нэг ажил хүчнийг л хангаж өгдөг. Зөвхөн очиж нэг юм хийх хүмүүс л хийдэг хүмүүс нээлж өгдөг гэсэн үг байхгүй. Зөв. Хоёлаа тэгвэл одоо ер нь бол ажил хайх талаар ярив. За жишээ нь би одоо ингээд дөнгөж ингээд их сургуулаа төгссөн хүн байна гэж төсөөлье. Тэгээ ер нь яаж ажил хайж болох вэ? За тэрэн дээр болохоор одоо айгүй олон төрөл байгаа. Одоо жишээ нь өөрөө нэгт яг нэг Монгол CV гэдэг шиг те. Одоо ямар нэгэн байгууллага дээр ч л хүнээр ингээд захиад хэлүүлчихдэг.
Одоо нөө тэр ахын хүүхдээ нөө ганчгүй ахын дүүнэ нөө гэдэг ч юм те нам ингээ явуулсан. Тиймэрхүү одоодсон байдаг л та. Гэхдээ тэр болохоор ерөнхийдөө аягүй эрс багассан мөлий. Тэгээ дараа нь болохоор одоо нэг аягүй том буюу олон улсын байгууллагууд одоо UN, UNICEF ч юм уу те World Bank тэдгээр болохоор ажлын хүмүүсээ сонгож шалгуулж дандаа сонир мэдээгээр сонгож шалгуулж авдаг. Тэгээ гуравт болохоор одоо зангаа одоо интернет сошиал ертөнцид аягүй их тийм нөгөө нэг зарын чанартай мэдээлэлүүд аягүй их эцэст нь тавьдаг болсон байна. Тэрүүрээс хүмүүс аплайтах тохиолдлууд аягүй болсон. Тэгэд гуравт болохоор дараа нь хамсал нэг одоо манайх шиг ийм нөгөө рекрутингийн байгууллага, хүний нөөцийн байгууллагууд. Тэгэд хүмүүсээс аягүй их гайхдаг л та манайхаар яагаад заавал бид ингэ рекрутингийн байгууллагаар дамжих хэрэгтэй юм бэ гэдэг дээр аягүй их гайхаж биднээс аягүй их асуудаг. Тэндээ нэг талаараа бид нэр одоо яг өөртөө чинь би ингэ бичлэн уулзаад хамгийн чухал юм яг юу хүсэж чинь тийм юу хүсэж чинь би чаддаг юмнууд нь яг юу байна одоо хэлийн шалгаад тэгээд дээрэс нь ингээ одоогийнх нь ажилтай уялдаа холбоотой байгаа тийм уур чадварууд гаргацсан өмнө ажилласан ажлууд ч юм оюутан багтаа гаргасан амжилтууд тэдний бүгдийг бид нэр тодорхойлоод яг өөрсдөө нөхцөлтийн нөгөө мэдээж яг нөгөө нэг хүн байгаа юм чи ажлын байр нь бол байж лээдэг. Тэгээд тийм өөрөөхний хүсэж байгаа уялдаа холбоотой ажлын байранд бид нэр ингэж танилцуулаад цааш нь танилцуулж өгдөг байна. Тэгэхээр одоо ингээд төгсөгч би ажлын нэг ингээд зар ингээд энэ 4-5 шугамар ингээд зураглаа. Тэгээд нэг ажлын ярилцлагатай байх боллоо. Ажлын ярилцлаган дээрээ ер нь хэрхэн сайн бэлдэх ёстой вэ? Яаж бэлдэж болох вэ? Тэрэн дээр болохоор хамгийн чухал юм нь болохоор нэгт өөрийгөө бэлдэх ёстой. Тэгэд энийг болохоор бас би яг нэг Японы хамтарч ажилладаг байгууллагууд болон яг тэр манай Японд үйл ажиллагаа хариуцж явж байгаа манай амарснаа захирал тэгээд дээрэс нь хамтарч ажилладаг Дани гэдэг тэр хүмүүс болохоор бид нарт бас ингээд нэг жишээ болгож тайлбарлаж хэлчихсэн л да. Тэгээ ямар хүн яаж өөрийгөө бэлдсэн хүн аягүй амжилттай ажиллаганд ордог вэ гэсэн чинь нэг талаараа ингээд компани талаар мэдээлэлүүд аягүй сайн судалсан. Хоёр талаараа яг тэр өөрийнхөө тухайн аплайцсан ажлын байранда нөгөө уялдж байгаа ур чадвар өөрөө яг чаддаг юмуд нь юу байна. Тэгээд дээрээс нь өмнө яг тэрнтэй оюутан байх хугацаанд тэрнтэй холбоотой амжилтууд юу гаргасан байна. Тэгээд дээрээс нь тэрнтэй холбоотой ямар сургалтанд сурсан байна. Тэднийг бүгдийг ингээд бэлдэж хэрэгтэй. За гуравт хамгийн чухал юм нь болохоор нойроо аягүй авсан байх хэрэгтэй. Тэгээд дээрээс нь яг их биш яг тийм нэг баг жишээ тодорхой хэмжээгүй ингээд хоол идсэн бие бэлтцсэн. Тэгээд гуравт болохоор яг ингээд өөртөө биеийг ингээд эвтэйхэн тийм casual утсан гэсэн аягүй чухал юм л. Тэгэхээр тэ дээрээс ингээд нэг ярилцлаганд ороод бас яг ярилцлага авч байгаа хүмүүсийн хамгийн чухал юм мэдээж үснэ танихгүй хүмүүс төр орж ирж байгаа. Тийм болохоор яг өөрөө ингээд толинд хараад ч юм уу те ярилцлаганд авах хүмүүсийнхаа бас мэдээллийг жоох авцсан байлаа гэхэд тэрнийхээ дагуу ерөнхийдөө би ямар хүнтэй ярих чагаа мэдсэн байлаа тэрний дагаас өөрөө жоон бэлтгэсэн байгаа чухал. Тэгээс нь сандарлаа арилгахгүй бол нийтлэг хүмүүсийн гаргадаг алдааг бол ороод аягүй их сандардаг. Сандарснаас болоо мэдээлэлтэй мартдаг. Тэгээд бас нөгөө body language нь бие хэлэмж яг ингээд нөгөө зих суугаад eye contact буюу яг ингээд одоо жишээ нь 2-3 таарсч бол ингээд ээлжлээд ингээд бие нэрүүн ингээд нүдрүү хараад ч юм уу те. Бас яг нүдрүү биш юм аа гэхэд ингээд дух нүд хоёрын гол ийш яг заавчлаарай. Яг харцаа өрнөхөд төвлөрүүлээд тэгж ярих юм бол өөртнөөс арай амар гэдэг гэж тэгж ярьж л. Зарим хүмүүс нь ч гэсэн бүрсэн маяг ингэж чихрэмч юм уу тийм. Тэдээс нөгөө амны харьцаг үгээ бүгдийг маш сайн тод хэлэх хэрэгтэй. Гэт ингээд нарийн юмнууд бол ерөнхийдөө маш их гэдэг юм л. Тэгээ магадгүй энэс нэр айгүй сонирхолтой байж магадгүй. Олон дэлхийн төвшин буюу одоо чинь нөгөө би энэ өөрөө уншиж судалж байсан юм л та. Google компанийн яаж ингээд ажлын ярилцлага авдаг вэ гэсэн чинь бүр ингээд тусдаа стандартын дагуу шилэн өөрөө гаргацсан байдаг. Тэгээд ингээд мэдээж ингээд стандарт ингээд хоёр хүний хоорондох зай тодорхой байдаг. Тэгээд ингээд гол нь тавьсан байгаа ширээн зааварсан шилэн ширээ байдаг. Тэгээд тэрнээс гадна тэднийхт нэг камер тавьсан байдаг. Тэгээд тэр нь яг ямар учиртай юм бэ гэхээр нөгөө нэг шилэн ширээний дор хүмүүсийн гараа нөгөө нэг ингээд янз бүрийн оролдолт хийдэг шүү дээ. Тэр л хүний санаарлын нэг хэлбэр гэж ямарс тэгж хардаг. Тэгээд камер тавьсан шалтгаанлаа тэр хүний нөгөө нэг body language болон бие хэлэмжүүд нь аягүй сайн анхаард юм. Дараа нь дахиж олон дахин давтаж үзэж. Тэгээд яг стандарт нь бол ерөнхийдөө тийм байт юм л. Тэгээд бас Америкт болохоор бас яг би нөгөө нэг олон улсад бас би нэг хэсгээс рекрут хийж исэн байхгүй юу. Тэгэхээр бас ингээ аягүй туршлагатай 20 гаруй жилийн туршлагатай хүмүүст бас ингээ мэдээж нөгөө нэг ажлын ярилцлаганд бэлдээд юу яад гэдэг ингээ өөрсөндөө ингээ ярьж байгаа хугацаанд тэднээс нэг хэлж өгч ирсэн.
Америкт жишээлхэд нэг хүн одоо ингээд IT-ийн чиглэлээр сурдаг хүн байлаа, ажилтдаг хүн байлаа гэхэд 3 жилийн туршлагатай байлаа. За би ингээд эх жил би заавал Amazon руу орно. Тэгэхээр бол яг би юу бэлдэх хэрэгтэй вэ гэхэд өөрөө нөгөө интервью скиллээ сайжруулахын тулд тэр хүн жилд 3 удаа золтой ингэж ажлын ярилцлаганд орж үздэг. Өөрийгөө торчгож юмар. Тэгээд тиймэрхүү одоо үднэс ч гэсэн би одоо шин төгсөгч хүүхдүүд дээрээс нь адилхан ажлын гараагаа эхэлсэн дараагийн компани солихчоо дараагийн карьер эхлэх хүмүүстээс яг тийм зөвлөгөөнүүд үс айгүй хөгдөг л таа. Тэгэд хамгийн сүүлд нь хэлэхэд бас самын чуулганд expectation management-аас айгүй чухал байдаг. Нөгөө тухайн хүлээлтийн менежмент. Одоо тэрний хамгийн жижиг жишээ нь юу гэдэг? Одоо өөрөө ч асууя л да тийм. Ямар нэгэн газар ороход ингээд өөртөө чи ингээд тохирохгүй тийм ингээд компанид ч ямар нэг тийм муу хүмүүс үйдэг. Тиймэрхүү нөхцөлөг одоо өөрөө яаж хандл хийх вэ? Өөрөө ч өөрсдөө асуух. Энэ шалтгаал нь жишээ нь одоо миний дээр ажиллаж байгаа одоо гүйцэтгэх захиралч юм эсвэл ахлах менежер надтай ингээ муухай харьцаатай байх юм бол ер нь бол би энийг яаж шийдэх вэ? Ер нь би хэрхэн нөлөөлж чадах вэ гэдэг дээр анхаарна. Одоо жишээ нь тэр нь компани эзэн байвал тэгвэл би мэдээж ажлаа солихыг бодно л доо. Гэхдээ энэ бол амар юу тийм кейс шалтгаална гэж бодож байна. Тий. Ягаад гэвэл бас миний анхаардаг зүйл юу вэ гэвэл хэрвээ би альва нэг байгууллаганд ажилд орох юм бол ер нь яг өөрөө чинь өмнө хэлжсэн юм шиг тэр компани зорилго нь ямар юм байна, юу идэг юм байна, тэгээд ямар багтай ажиллах юм бэ, энэ бол маш чухал. Тэгэнгүүт нь ер нь бол яг ямар удирдлага доор ажиллах вэ? Ямар удирдлага доор би тэр хүмүүстэй нь одоо юу зогтож чадах уу, юм сурч чадах уу, намайг бас зөв одоо манлайлаад удирдаад авч явах чадах хүн байна уу? Надад одоо шинэ скиллийг шинэ одоо чадвар нэмэх чадвартай хүмүүс байх уу? Ягаас хувь хүн нэлээд шалтгаална. Ягаад гэвэл урт хугацаанд хамтраад ажиллах болохоор би бинтайгаа ойлголцож чадах уу, чадахгүй юу? Өндөө юм байна ер нь бол. Харин тэр нь аягүй чухал тий. Тэгэхээр хамгийн чухал юм болохоор тэр хүн өөрх нь хувийн амьдралаа өөртөө чи холбоод яг ингээд янз бүрийн тийм ууртай ч юм жоохон ойлгомжгүй тиймэрхүү асуудал гараад тах нь тэрнээс аягүй чухал тий. Тэрийг ерөнхийдөө яг дарагтайгаа ч юм уу одоо хамт ажиллаж байгаа хүнтэй өөрөөс сүлд орсон бол уулзаад яг ингээд өөртөөс нээлттэй ярих юм бол аягүй зүгээр юм. Гэхдээ яг яагаад expectation management гэж байгаа гэдэг угаас ямар ч юм дээр хүлээлт тавиад бол хэрэггүй. Өөрөөс миний нэг хувьдаас баримтлагдаг нэг юм ирээдүйг гэдэг л угаасаа хоосон тий. Ингээд жишээ зүгээр ч яг юм бол маргааш их байн байгаа ч үгүй ч. Тэр талаас нь нэг expectation management гэдэг нь аягүй чухал би хүм боломжсон гэж хэлж тайлбарлаж өгдөө. Тий. Би бас нэг юм хэлье. Ер нь битэрийн подкаст бол мөнхөд үлдэнэ. Нэрээ тий. Тэгээд тэрний дараа хэм шин төгсөж манайх дээр нэрээ бас өөрсдөө шин төгсөгч хүмүүс аягүй их орж ирээ гэж тэгж ирдэг л дээ. Тэгээд манай компани талаар бас нөө зарим хүмүүс аягүй их нөө ярьдаг. Таах тэр хүмүүс амар их орж гараад байгаа харагдаад тах юм. Тэр яг юунаас болт юм бол гэд. Манай компани нэг тийм шин төгсөгч хүмүүс биднэрт аягүй их нээлттэй. Тэг манай компанид ажилласны нэг одоо давуу тал нь гэх юм бол Монголын зах зээл. Дээрээс нь одоо өөр бас одоо бэлэн байгаа юм бол Японы зах зээл. Дээрээс нөгөө аягүй олон хүнтэй харьцаж сурч байгаа communication skill-ийг нэрт аягүй сэн суулгаж өгч байгаа. Дээрээс нь network-тэй хүний амьдралд угаас хийж танил хийж илүүддэг. Network-гүй танилтал аягүй өсөж юм. Тэгээс өөрийнхөө дараагийн карьерийг төлөвлөх боломжууд нь аягүй их олдож орж ирнэ. Ажлын байрнууд одоо энэ ажлын байрнуудыг яадаг ажлын байрнууд энэ ажил дээр одоо ажиллаа гэхэд яг юу бийсэн сурч чадах юм. Хүндээ юу хэрэгтэй тэрийг аягүй сайн мэддэг болж байгаа. Компаниудын талаар аягүй сайн мэддэг болж байгаа. Дээрээс нь хүний хүнээс ч гэсэн аягүй санаа зарим талаас аягүй санаа зовдөг болчихдог байхгүй. Тий. Тэгээд өөр нэг юм гэх юм бол нөгөө бидний яг одоо яг нийтлэг аягүй ашигладаг платформ боёо. Ерөнхийдөө бид нэр аягүй их ашигладаг нь болохоор нэг LinkedIn-ийг аягүй ашигладаг болсон байна. Одоо тэгтээ зөвхөн бидний ч ихтэлгүй дэлхийн нийтэд ашигладаг болсон байна. Тэгээд LinkedIn өөрөө гэх юм бол яг 2003 онд хамгийн их байгуулагдсан платформ юм лээ. Тэгээд энийг яг манайхтай ажиллах бизнесийн байгууллага буюу рекрутингийн байгууллагууд аягүй их ерөнхийдөө ашигладаг. Тэгээд рекрутинг энэ дээр тэгээ бас нэг яг меншн хийсний тэгээ рекрутер ч гэсэн яг бас үндэс яг үүсэл юм байсан өөрөө судалж үзсэн байхгүй. Тэгэд ханах 1300 оны дундуур яг рекрут гэдэг нь анх үүссэн юм лээ.
Дон болоо энэтхэг. Тэгээд дээрэс нь Америкийн яг нэг Америк биш Англид яг аяг ашиглаж эхэлж исэн. Тэгээд энэ хамаахыг яаж ашиглагдсан бэ гэсэн чинь цэргүүд ингэж илсүүлж явах маягаар тэнийг рекрутэж анх явж исэн. Энэ нэршил нь болохоор recruiting буюу head hunt гэж хэлдэг юм лээ. Тэгээд тэрний дараагаар яг интернет гарахаас өмнө буюу 1991 оноос яг өмнө газрууд болохоор яг өөрсдөө сонин сэтгүүлэг агиух ашиглаж ингэж нэг рекрут хийдэг байж байгаа. Тэгээд 91 он хамаах интернет яг үүсэж бий болсны дараагаар ингээд сошиал ертөнцийн ерөнхийдөө яг бас ажлын зараг ингэж тавьж өгдөг болсон ба. Тэгээд 2003 онд яг LinkedIn үүснээс хойш тэрүүгээр ерөнхийдөө олон улсын нэг LinkedIn чинь бас нэг Facebook шиг мөртлөө нөгөө нэг талаас яг хүний нөгөө нэг карьерийг ингээд гаргаад ирдэг нэг social CV маяг юм баггүй social анкет гэж хэлнэ. Тэний дагавд одоо оюутнууд шин төгсөгч нар гадаадд байгаа сургуулийнхын ч гэсэн одоо их сургуульд гадаадд их сургууль сурж байгаа оюутнууд ч гэсэн одоо багш нар аягүй их зөвлөж нээдэг болсон бэл. Тэгэхээр бас яг шин төгсөгч ер нь хүмүүс хэлэхэд бас LinkedIn-ийг аягүй ашиглаж эхлээрээ аягүй хэрэгцээ юм нөхөд шүү. Ер нь чиний анзаарснаар яг ажил хайж байгаа хүмүүсийн яг түгээмэл хамгийн том алдаанууд ер нь ямар байна? Юунаас болоод ажилд тэнцэж чаддаг вэ? За нэгт болохоор бидний хамгийн түрүүнд төлөөлж очиж байгаа бидний CV бол анкет байгаа. Тэрийг өөрөөхөө тухайн апплайдж байгаа ажлын байртай яг ингээд холбоотой тий. Хамгийн гол нь үнэн зөв мэдээлэлээр бид нэр хангах хэрэгтэй өөрөөхөө CV-г. Яг одоо чинь ингээд би хүний нөөцийн ажлын байран дээр би апплайдлаа ингээ хүний нөөцийн ажлын байран дээр би ингээ сонирхоод анкет хийлгэлээ гэхэд би өөрөө нөгөө хүний нөөцийн чиглэлээр нэгт ажилласан байх гэнэ шаардлаганд байгаа шүү дээ тий. Тэгээд тодорхой хэмжээнд би ажиллаж байгаа хугацаанд яг тэрнтэй холбоотой би юу хийсэн бэ? Гаргасан амжилтууд яг юу байна? Тэгээд дээрээс нь яг нэг өмнө ажиллаж байсан ажлын газруудаа он сар цаг өдрүүд нь бүгд яг тодорхой байх хэрэгтэй. Тэгээд яг холбогдсон нэг responsibility болон duties гэж хэлдэг шүү дээ. Өөрөө үндсэн хийсэн үндсүүр гэдэг нэг тодорхой байх. Тэгээд тэрнтэй холбогдож ийсэн амжилтууд тоон статистик үзүүлэлтүүд байрлал айгуу давуу талтай. Одоо чинь хүний нөөцс байдал гэхэд би ингээд компанид нэг үйлрлийн дотор 30 ажлын байрыг би ингэж өөрөө фил хийх хэрэгтэй байсан байлаа. Тэрний 26 амжилттай фил хийсэн гэх юм уу те. Тэгэд бас тэрнтэй холбоотой нэг сургалтын яг нийслэлүүдийг бас бүгдийг оруулаад тэгээ бас нэг урт богино хугацааны төслүүд дээр ингэж ажиллаж байсан бол тэрийгээс оруулж айгуу зүгээр бит. Тэгээд хамгийн сүүлд нь хувийн скиллүүд, софт болон хард скиллүүдийг бүгдийг нэрхэд оруулсан байл айгуу том даваа талтай. Тэгээд дараа нь болохоор яг бас ярьсандаа бэлдэх гэж. Дараа дууцлал түрүүний яг миний хэлсэнчлэн компани маш сайн судалсан байх хэрэгтэй. Тэгээд яг бас нэг энэ дээр нэг хинт өгөхөд одоо ингээд их газрууд юу ихэнх хүмүүс ингээд LinkedIn-ийг ашигладаг болсон маа. Тэрүүгээр дамжуулаад хэрэг ингээд ярьсанд орох хүнийх нь мэдээлэл нөлөөд ирсэн бол тэр ингээд LinkedIn дээр эвтэх метр өөр ингээд хайгаад үзчих юм бол тэр хүнээс юу хийж исэн бэ те. Энэ компанид хэр удаа энэ албан тушаал дээр ажиллаж авах гэж байгаа хүн хэр удаа энэ албан тушаал дээр ажилласан гэдэг мэдээлэл төгс авч болдог байгаа. Бэлтгэн л маш чухал. Тэгээ ороод л ямар ч сандарч болохгүй. Чамаас ер нь авч ирсэн хамгийн тийм хөгжилтэй юу ажил хайж байгаа хүнтэй ярилцлага ер нь ямар байсан бэ? Хөгжилтэй гэдэг тэн дээр л болохоор ямар ч байсан би ингээд ажлын ярилцлага авах гэсэн чинь нэг өөрөөс одоо ингээд ажлын гараагаа эхлээд 3 жил гарсан болсон хүнээс ярьцлага авах гэсэн байхгүй. Тэгэд ингээд өөрөө яг хамгийн түрүүнд нөгөө нэг надтай ярьцлага хийгээд би болохоор яагаад гэвэл нөгөө компанийн төлөөлж байгаа. Тэгээд тэр үнэтэй би нөгөө нэг тухайн ажилгүйчийг би ажилгүйчтэй ярьцлага хийсний дараа би тэр үнийг төлөөлөө тэр компаниор танилцуулах хэрэгтэй байхгүй. Тэгвэл хамгийн түрүүнд би өөртөө нь бол за хувийн ингээд тодорхойлох хэрэгтэй. Тэр хүн орж ирчихэд бүр ингээд даашраад ингээд суугаад болтгоо. Ингээд яг ингээд өөр ингээд хаагаад гараа ингээд хаагаад тэгээд өөртөөс ирж харж чаддаггүй. Би яагаад гэчихсэн яг ажлын ярьцлага дууссан тэр өөрөө өмнө хэлж. Уучлаарай би сайн ингээд соментол хийчихээ ингээд өөдөөс чинь хараад ярьж чадахгүйсэн юм аа гэдэг ч юм те. Тэгээд бүр өөрөө тэрнээс болоо бүр ингээд бие барьцсан. Тэгээд тэрнэр л миний хүсэл бас яг зөвлөгөөнийг юу гэх юм бол яг хэлэнд орохын тиймэрхүү кейсэд бас хүн болгонд ерөөдөө гарч ирдэг. Өөртөө тэрийг бэлтээ тэгээд бас дээрс нь ярьцлага авч байгаа хүмүүстээ эвтэг байдлаар хэлчих юм бол ялалтлаас ингээд хүлээж аваад ингээд цаашаа үргэлжлүүлээд явах боломжноос байгаа тийм. Тэр ямар ч сандаалаа бол айгуу сайн арилгахаараа ерөнхийдөө айгуу сайн бэлтгэлтэй байгаа л гэж л дээрс. За өөрийн ч үед ер нь сандарлаа яаж ер нь одоо захирддаг вэ?
Ер нь бол миний сандрал байнга байдаг. Өдөр болгон одоо шин төгсөгч хүүхдүүдтэй C-level төвчний хүмүүстэй ч гэсэн одоо өөртөө ч ярихад төсөл ярьцлага хийлэхдээ би анх хинд айгууг санарч ирсэн л та. Гэхдээ тэр яг одоо арилгах гол хүчин зүйл нь юу вэ гэсэн чинь одоо би ингээд өөр аягүй сайн бэлддэг. Нуудлах би бас ингээд толроо ороод өөр тууц ярьж ингээд тиймэрхүү бэлдчихсэн үеч гэсэн аягүй байна. Тэгээд хамгийн их сандарч ирсэн үеуд гэх юм бол хамгийн анх цаглын төвчний хүмүүстэй би ингээд анх ярихтаа аягүй сандарч ирсэн. Мэдээч тэр хүн нөгөө надаас айгүй нөгөө олон жилийн туршлагатай яг хаалт чалган жилүүд дулаацсан гэдэг шиг тийм айгүй хүмүүцсэн айгүй ерөнхийдөө мондог хүмүүс гэж айгүй бодож яддаг. Тэгээд хамгийн чухал нь болохоор одоо яг сандралаа тэрэн дээр одоо C-level төвчнтэй хамгийн анх тийм захирал хүнтэй уулзаад яаж ярилцсан бэ гэх юм бол асуултуудаа би өөр айгүйсэн тодорхой бэлдээд тэр хүнд өөрөө бас айгүйсэн нээлттэй байдлаар харьцсан. Тэгээ бас гадаад хүмүүстэй хамгийн анх рекрутич ярьж байхад айгүй хэцүү байсан. Үгээ буруу зүрх ярьчих уу гээл. Тэгээд угаасаа тэгэхэд бол би 2 3 удаа л алдсан. Эхний би 2-3 дуудлага дээр. Тэгээд тэн дээр дараа дараагийнх дээр болохоор яг нэг алдсан алтан дээр би өөрөө айгүй сайн бэлдээд дарахад 3 дахь 4 дахь дуудлага маань айгүй амжилттай болоод ирэхэд явжсэн байна. Тэгвэл сайхан чинь сайхан чинь байлаа. За ер нь манай подкаст сонсож байгаа хүмүүст ер нь карьерээ хэрхэн зөв төлөвлөх ёстой вэ? Ер нь чи энийг юу гэж бодож байна? Карьераа дотоодны ерөнхийдөө эхлээд сонсох нь айгүй чухал. Яг өөрөө үнэхээр юу хийх сонирхолтой байна? Юу хиймээр байна? Тэрийг яг өөрийгөө айгуус эхлээд тодорхойлох хэрэгтэй. Одоо намайг яг нэг одоо хүн айгуух гайхаж байна. Сэрэг төрчин инженерийн хүртлэн рекрут гэдээ явчихдаг. Тэгээ рекрут нь яг хүний нөөцийн ерөнхийдөө нэг жижигхэн нэг хэсэг. Яг үнэ хэлэхэд ерөнхийдөө ч борлуулалтын ажиллахгүй миний ажил. Тэгээд борлуулалт ихтэй хамгийн нөгөө нэг комплекс product буюу нэг хүн дээрээс нэг ингэж ажилладаг. Тэгээд эхэндээ бол энэ салбарыг би өөрөө яг юу мэдэхгүй мөртлөө яг би өөрөө нөгөө ажиллаж явах эхний жилийн хугацаанд би өөрөө аягүй нөгөө дотоод нь аягүйсан сонссон гэж боддог. Хүнтэй ингэж тулж харьцаад хүнээс би мэдээлэл авахаас гадна би одоо дотоод нь сонсож байгаа шүү дээ тийм. Дээрээс нэг хүнд ингэж туслаад яг дараагийн ажлын байрны ингэж амжилттай ажлын байран дээр ингэ олоод өглөө гэдэг аягүй том юм байна. Энэ яг миний нэг дотоод хүн болоо дээрээс нь тэгээд би энэ ажилд ингэж аягүй дууралж эхэлсэн л тийм. Тэгээ өөрийн бодол дээрээс нь яг өөрийнхөө сонирхол тэднийг аягүй сайн чухалч үзсэн чухал. Тэгээ оюутан байх хугацаанд бас яг нөгөө миний ажлын карьер энийг гэж би бол ерөөдөө хэлэхгүй. Яг тэр нэг Гомбатар зөөгч хийжсэн, гайдаар ажиллаж исэн, гадаад явж ажилласан гэх. Тэдэрт аягүй олон хүнтэйс ингээ холбогдож ажиллаж байхдаа бас тэр хүмүүсээс хамтарч ажиллаж исэн. Тэр гадны нөлөөний хүмүүсээс аягүй сонсч исэн бас. Хэрэгтэй болов уу гэж ерөөдөө тэгж бодож байгаа. Тэгээ заавал бас нөгөө нэг аав ээж намайг ингэж явуулсан тэгж сонсох яг хэрэгтэй л аав ээж нар хэрэгтэй мэлдэг. Гэтэл яг ер нь нэгт өөрийгөө тавьсан л гэж болох юм л. Одоо ингээд коронавигаас болоод ингээд зарим ажлын салбарууд маань хэцүү маш хүнд байдалтай байгаа. Жишээ нь тэгээ аялал жуулчлал одоо энэ зүүн жишээ 400 сая жуулчид ирж чадаагүй байгаа Монголд. Тэгэхээр нь мөн бас корона бас шинэ технологийн дэвшилтэд хүмүүс ер нь гэрээсээ ажиллаж эхэлж байгаа янз бүрийн Zoom application ашиглаад тэгээд технологийн өөрчлөлт ер нь ирээдүйн ажлын салбарт хэрхэн нөлөөлөх вэ? Энийг ер нь яг одоо ажил хөдөлмөрийн салбарт ажиллаж байгаа чинийг ер нь юу гэж харж байна? Ойрын ирээдүйд ер нь ямар өөрчлөлтүүд бий болох вэ? Айгуу гоё асуулт байна. Яг технологийн өөрчлөлтийн хувьд гэх юм бол дэлхийн нийтэд одоо уусаа өөрчлөлт орж ирж байгаа. Монголд ч гэсэн. Яг энэ корона гарч ирэхээс өмнө ч гэсэн ихэнх газрууд онлайн ремоут байдлаар уусаа ажиллах тиймэрхүү боломжууд айгүйх гарч ирж байсан. Тэгээд яг үүнтэй холбоотой технологийн чиглэлүүдийг хөгжсөнтэй холбоотойгоор одоо гадны дотоодын чиглэлд үзэх нь гадны компаниуд айгүйх хэрэгс хүний нөөц хэрэгцээ гарч ирж байгаа. Одоо ч нэг Монголоос яг гадаад руу ажилтдаг одоо 10 IT-ийн чиглэлийн 10 хүний 7 нь ерөнхийдөө ингээд гадагш байгаа хэлтэй ажилтдаг тиймэрхүү одоо зөв жишээ нь хэд тиймэрхүү юмнаас айгүйх байдаг л та. Тэгээ нэг одоо өөр бас нэг технологийн хөгжил хүний одоо биднэрт одоо яаж муугаар нөлөөлж байгаа гэх юм бол технологи хөгжснөөр бас зарим нэг ажлын байрнууд одоо ингээд байхгүй болж эхэлж байгаа. Одоо чинь Японд гэхэд
ингээд нөгөө нэг робот нөгөө artificial intelligence буюу хиймэл оюухан аюу хөгжөөд эхэлсэн чинь хамгийн түрүүнд арилсан ажил нөгөө нэг алга болсон ажлын байр нь гэх юм бол тогоочийн ажлын байр ерөнхийдөө ингээд роботоор орлуулж эхэлсэн. Тэгээ яагаад гэж юм бас чи нэгт яг робот яг нөгөө өөрөө тогооч хийснээр давуу тал нэг мэдээж хоолны хэмжээ нь алдагдахгүй хамгийн чухал нь амт нь алдагдахгүй гэдэг ч юм уу те. Тиймэрхүү чинээс ерөнхийдөө аягүй гарч ирсэн байна. Тэгээд яг бас миний нөгөө түрүүний хэлжсэн технологийн хөгжилтэй холбоотойгоор ихэнх орнууд яг нөгөө нэг IT-гийнхаа баг бүрэлдэхүүнийг юу н IT-тэй холбоотой ажил мэнүүдийг бүр аягүй өргөжүүлж эхэлж байгаа. Тэгээ бас танаа байгууллага чинь бас ер нь бол их дээд сургууль болон 10 жилийн сургуулиудтай хамтарч ажиллаад IT-гийн чиглэлээр STEM буюу те Science, Technology, Environment, Math энэ чиглэлээр хүмүүс сураасаа гэж урайлдаг. Тэнгүүд нь бас манай Монголд бас IT-гаар сурлаж байгаа ер нь сурагчдын тоо бас бага юм билий ер нь бодоход бус чиглэлүүдтэй харьцуулах юм бол. Ер нь яг. Тэгээд IT-гаар сурах төгсөж байгаа хүүхдүүд айгүй бага. Гэхдээ одоо бас зарим нэг айгүй мундаг академид гараад ирсэн. Тэгээд академид дээрээс нь 10 жилийн хүүхдүүд ч гэсэн одоо ингээд одоо жишээ нь сант их сургууль ингээд студентээс төгссөн хүүхдүүд дараа өөрсдөөс нэрээ асууж байгаа. Тэгээд тэр сонирхолтой бол IT-ийн чиглэлээр бас ингээд цаашаа хөгжүүлээд явах тиймэрхүү сургалтууд төртөл өөрсдөө гаргаад ирсэн байгаа юм л. Энэ ч гэсэн айгүй нэг үнцэнтэй байгаад байгаа л та. Тэгээд хүүхдүүд өөрсдөө сонирхож байгаа чиглэлүүд нь ч гэсэн одоо 10 жилдээ байгаа их сургуульд орох гэж хүүхдүүд гэсэн бас яг IT-гаар сурах гэсэн хүүхдүүд аягүй их болоод байгаа юм. Яг ингээд масса дагаад хэрэгцээгээд байгаас зүрхээс тийм хүүхдүүд аягүй гарч ирж байгаа. Тэгээ IT-гаар хэрвээ ажиллах юм бол ер нь ажлын гараагаа эхлүүлэхэд одоо бусад салбаруудаас цалин 2-3 удаа өндөр байдаг. Энэ үнэн үү? 2-3 дахин яг 2 дахин өндөр бол байж болно. Тэгээ шинэ өссөн хүүхдүүд гэхэд тийм. Ер нь бол аягүй өндөр шүү. Тэгээ дээрэс нь IT-гаар сурч байгаа хүүхдүүд нэг даваа тал нэг оюутан байх хугацаанд өөрсдөө нөгөө бие дагаад юм хийх боломжууд нь аягүй их байдаг. Дээрэс нь яг ингээд өөрсдөө бас хуваараа сурах скиллүүд тийм. Интернет аягүй хөгжсөн байдаг. Тэгээ IT-гаар сурч байгаа хүүхдүүд өөрсдөө бас интернетээс аягүй их мэдээлэлүүд аваад янз бүрийн хийгээд оролдоод үзсэн тиймэр хүүхдүүд аягүй их байдаг л та. Одоо жишээ нь санд сургууль бол хувийн сургууль харин улсын сургуульд сурж байгаа хүүхдүүд ер нь хэрхэн IT чадвараа одоо дэвшүүлж бол мэдээж тэгээ онлайнд англи хэл дээр зөндөө олон үнэгүй IT сургалтууд байгаа тэгээ Java ч юм уу програмчлал кодчлал харин яг Монголын өрсөн дээр улсын сургууль сурж байгаа бас нэг арга гэрийн боломжоос шалтгаалаад ер нь хүүхдүүд яаж өөрийгөө хөгжүүлж болох вэ? Англи хэл сурах ч юм уу эсвэл яг нөгөө програмчлал кодын суурь чадвараа тавих. Тэрэн дээр болохоор одоо миний талаас зөвлөгөө өгч юм гэх юм бол яг интернетээс хамт ингээ боломжтой байдлаар өөрсдөө эхлээсээ судлаад тэгээ бас янз бүрийн онлайн яг өөрөө чинь хэлж байгаа онлайн сургалтууд аяг байдаг. Үнэтэй зарим нөгөө нэг тийм боломжийн үнэтэй сургалтууд аяг байдаг. Одоо жишээ нь бол Udemy гэдээ байдаг шүү дээ тий. Тэрэн дээр болохоор яг IT-ийн чиглэл айгүй гоё сургалтууд бас байдаг юм л. Тэр яг харин боломж олцоо сайтай сайн байж чадах юм бол гаднаас хүмүүс зарим нэг одоо IT-ийн чиглэл хүмүүс өөрсдөө нөгөө ажлынхаа хажуугаар онлайн маягаар сургалт өгч байгаа тиймэрхүү боломж айгүй байдаг юм лээ. Тэг яг хэрэг LinkedIn харсан бол би бас нэг хэсэг JavaScript-ийн сургалтанд сурч байсан. Өөрөөс нэг IT-ийн сонирхол сургалтанд сууж үлдсэн. Тэгэхэд яг тэр тухайн сургалтыг болохоор Америкаас Энди гээд өөрөө ингээд software engineer бараг 15-6 жил ажилласан хүн би дааж энэ хурж ирээд ингээд 20 хүнд яг ингээд хамгийн ихний beginner-ийн төвшөнд тийм сургалт явуулж ирсэн. Тэрний үнийн хувьд хэмэл аягүй дайггүй боломж $100 орчим байлуу. Тэгээд нэг 7-14 оны сургалт. Тэр хугацаанд болохоор зөвхөн нэг хэлийг сурахаас гадна веб хөгжүүлэлт гэж яг юу вэ гэдэг талаас нэг ойлгомжтой хэлж өгч ирсэн. Тэгээд тэр хүн болохоор ингээд дараагийнхаа сургалтаар надад дахиад боломж гарах юм бол ингээд онлайн маягаар ингээд өс хүүхдүүд ингээд заадаг тийм хүмүүст хөгжүүлж явна гэж тэгжсэн байна. Тэгээд дотооддоо бас яг нөгөө нэг хэд хэдэн сургалтын том Энтэг Монголын хамтарсан тийм IT-ийн чиглэлийн академи ч юм уу тиймэрхүү хүмүүс гараад ирсэн байгаа нэлээ тийм их сургалтууд. Тэднээс өөрсдөө сонирхож үзсэндээ өгөөжтэй баг л та.
Тэгэд өөр нэг бас шинэ төгсөгч хүүхдүүд 10 жилээ төгсөж байгаа. Одоо манай дүүнер гэхэд бас айгүй 10 жилээ төгсөж байгаа. Тэднэртэй бас ингээд боломж бололцоогоор өөрсдөө чиглэн сонирхол нь юу вэ гэхэд одоо манай 3 дүүгийн нэг нь бол яг өөр ингээ IT сонирхож байгаа. Би ингээ веб хөгжүүлэлтээр ямар юм гэдэг ч юм. Тиймэрхүү талаас надад айгүй өсөж ирдэг л дээ. Тэгээ би яг боломжтой талаас нь өөртөө ингээ зөвлөгөө өгөөд тэгээд бүр ингээд одоо чинь компанид орж ирээ миний нэг тех над дээр харилцдаг ажил хурлагч 2500-аар ажил хурлагч байдаг. Тэгээд тэд нар дундаас IT-ийн хамгийн сайн үнэ би ингээд дүү тоолоход өгчдөг байхгүй. Тэгээд тэр хүн ч гэсэн өөрөө бас хуваар ингээд зөвлөгөө өгдөг юм уу. Тиймэрхүү боломжуудыг бас шинэ төгсөгч 10 жил өгдөөс айгүй их нээж өгдөг баг. Төгсгөл бас миний бас нэг хүндгөөд байгаа сэдв гэвэл яг бас нэг дэлхийн банкны судалгаагаар одоо гадагшаа явж байгаа хүмүүсийн 60% нь дээд боловсролтой байдаг. Тэгээ тэр хүмүүс төрөл бүрийн шалтгаанаас болоод Монголоос явдаг. Харин одоо ингээд коронавигийн үеэс бас миний нэг харж байгаа нэг боломж гэвэл гадаадын компанид ажиллаад гадаад валютын цалин авангуудаа Монголд амьдрах боломжтой байгаа. Одоо ремонт байдлаар ажиллаад гэж хэлж байна үү? Тий. Тиймэрхүү боломжтой ажлын байрнууд ерөнхийдөө айгүй хөт юм лээ. Тэгээд ихэвчлэн гэхдээ энэ боломж нь болохоор олон улсын байгууллагууд дээр айгүй хэрэгждэг. Тэгээд зөвхөн яг гадны тэм олон улсын байгууллагууд дээр урт болон богино хугацааны төслүүд дээр ремонт байдлаар ажиллаад ч юм уу тийм гадны валютаар цалинжлах боломжууд айгүй өндөр байгаа. Тэрээс нь IT-ийн салбар хүмүүс ч гэсэн тийм байгаа ч гэсэн Монголдоо одоо дотооддоо яг ерөөдөө уул уурхайн салбарын тус тиймэрхүү боломжууд айгүй их гарч ирж байна л. Яг мэдээж цалин үнийн амьдралд айгүй чухал л та. Гэхдээ шинээр төгсөж байгаа ч юм уу яг нөгөө дөнгөж ингээд ажлын гараа эхлээд 2-3 жил болж байгаа хүмүүс болохоор миний нэг хэлэхэд юм бол заавал цалин баригдах хэрэггүй. Айл болох ингээд боломж өөрийнхөө сонирхлынхаа чиглэлд ингээд явал сонирхлынхаа чиглэлээр ингээд хөгжүүлээд явж чадах юм бол одоо тэр хүн нэг ихэнх компаниуд өөрсдөөс дотооддоо нэг KPI-ээр урамшуулж бонус өгч 13 дахь цалингийн бонус. Тэгээ зарим нөгөө борлуулалттай холбоотой үйл ажиллагаатай компани болохоор борлуулалттай нуулцсан бонус гэдэг бүгдийг өөрсдөөс нь 100% шилтгаалж байгаа тиймэрхүү боломжууд агиух гараад ирсэн байгаа байхгүй юу? Тийм болохоор яг тэрнтэй холбоотойгоор заавал яг цалин гэхгүй. Ерөнхийдөө тиймэрхүү их цалин одоо мөнгө авах боломжууд яг өөрөөсөө шилтгаалаад тийм авч явах боломжууд ерөнхийдөө газрууд зөндөөс нэгтэлттэй гараад ирсэн байгаа. Тэгээд яг нөгөө өөрийнх нь хэлснээр болохоор нөгөө гадагшаа яг тэгж гадны валютаар нөгөө нэг цалинж ажиллах тиймэрхүү боломжууд байгаа ч гэсэн тэд нар болохоор нөгөө янз бүрийн шаардлага айгүй өндөр байдаг. Жишээ нь хэл дээр гэхэд одоо нөгөө IELTS-ийн яг банд нэг бол overall ч юм уу 8 оноотой жиж нөгөө гадагшаа ингээд ажиллааны асуудалгүй явна. Дээрс нь тэмтэн уялдаатай нөгөө нэг гадны олон улсын байгууллагуудад тавьж байгаа ажлын байрны шаардлагууд нь бас айгүй өндөр байдаг ч юм уу тийм. Тиймэрхүү байна. Зөв. За тэгээд төгсгөлд магадгүй миний нэг асуугаагүй асуулт байж болно. Яг өөрөө бас манай подкаст сонсож байгаа хүмүүст яг юу хэлмээр байна? Ажлын байрны хувьд тэр бүгд яг дотоод нь аягүй сайн сонсоод зорилгоо аягүй сайн тодорхойлоод тэгээд яг өөрсдөө үнэхээр хэрэгцээтэй компани дээр ерөөдөө холбогдож энэ ажлын байраа сонгоорой. Тэгээд дээрээс нь бид нар л бас хязгаарч гэсэн ерөөдөө холбогдож болно. Тэгээд манай компани вебсайт юм бол www.scc.mn гэж байгаа. Тэгээд манайх тэр ингээд манайх ажилтдаг бүх хүмүүсийн контактууд нээлттэй байдаг. Хязгаарч гэсэн холбогдоод манай Facebook-ийн пэйжээр ч гэсэн ерөөдөө холбогдоод нээлттэй ажлын байр болон карьерийн талаас зөвлөгөө авч болно шүү. За маш их баярлалаа. Тэгээд манай сонсогч нарт бас хүртээмжтэй сайхан подкаст болсон гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд бас чамд бас сайхан элен далангуу ярилцсанд маш их баярлалаа. Энэ бүтэнсэ өдрийн орой те бас хувийн цагаад зориулаад бас надтай ярилцсанд бол маш их баярлалаа. Тэгээд чамд болон танаа байгууллагад аз жаргал сайн сайхныг хүсэн өрөөе. За баярлалаа. Өөр чинь ч гэсэн өөрхөн баг хамт олонч гэсэн баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.